Би нэгэн сайн кино тайлбарлагч болж нэг дор 4 киног ярьж үзүүлье. Дэх нь тал дутуу ярьлаа гэж адлуулад байсан хайр хориг киног өнөөдөр Альмас Movie Guide-ийн зохиолч бидэнд тохиолдсон хөгжилтэй явдлын админ Суги ихчийнхаа гүйцэснэр та бүхэндээ хүргэе. Хижилийнхээ хажуугаар кофе шопд ажилладаг энэ охиныг хулан гинэ. Нэг сайхан нартай өдөр ажиллаа хийгээд аз жаргалтай амар тайван сайхан амьдраад байж байхад нь гай газарт ороос ганга гаднаас ороод ирэх юмаа гэхгүй юу? За гай ч юу аахав те энэ кинон дээр бол агууа нэр зурагч анхаа юм байх. Манай анхаа бол майр өөртөө итгэлтэй жаах манраагаар юм шиг байна. Гүд ямар сандал кофе шопд орж ирээд кофе захиалах хоорондоо утсаа үлдээгээ суучих үү те. Гэхдээ манай гол дөрвийн охинд манраа байдал нь таалагдсан ч юм уу яасын кофег нь ширээн дээр нь дөхүүлж өгвөл халамж тавих хэлбэрээр хандраад тахтчих. Танах ингээд авчирд өгчдөг юм уу гэж ирээд энэ эрчүүд өөр хүн амтан байхгүй бах чинь. Би хараа ийшээ явах замаараа л гэж энэ таалагдсан залуугаа хараад тархин ачааллаад хэлэхгүй бах шиг байна. За тэгээд бүтлгүй хоёр маань ямар ч байсан танилцаад BBC нэрээр нь дуудаал цаанаасаа л айлгуудаа байгааг нь харсан хамт ажилладаг найз номн эхнэрээ өрх шиг анхаг хулангаас уртж өөр юм болох гэж эм хүний 26 мэх ашиглаад дандаа тийм соо драма шиг байна гэж юу аахав те? За тэр чи яах вэ? Үнэ агуу зурагч маань бас дахиад төрөвч мартчихнаа. One Expert 100% шулаа зарласан. Та мэдсэн үү? Бүртгүүлэхдээ 18-наас хүрсэн байх шаардлагатай. Та бүртгүүлэхдээ One Expert-ийн бүртгүүлэх хэсгээр орж бүртгүүлээд л хангалттай. Та бүртгүүлэхдээ MovieX формогод ашиглаад анхны сэтэл дээр авахруулаа 100% нэмэгдүүлэн аваарай. Бас та өөрөөс санхүү хэрэгслийг тооцоолох хэрэгтэй. Үгүй. Иймэрхүү. Энийхээ оролт төр. Өмнө 30% байсан бол одоо 100%. Албаар хаяад байгаа болов арай л орон гарна үгүй юу? Манай хуланд бол мартсан төрөвч маш том боломж байгаа. За мэдээж хэрэг төрөвчин дэрэг нэмлэх байж ил байдаг. Өнөмлөх дээрх хаягаар нь гүйж чал тогшоол гарсан манай хүн бандажтайгаа зогсож байгаа юм чи. Тэгсэн яасан гээ? Өөрийнх нь төлөө хаах олоос хотын энэ их төвжрэл үл харгалзсан марцсан төрөвчийг нь авчирж байхад чинь дотор нь байсан 2 сая төгрөг хайччихв. Тэгж тоглож болохгүй штэ. Гү тэгж шалдан нүцгэн шахав байж. Манад орохгүй мó? Тийм төмөс юм уу? Эсвэл төмсгөрөө боддог гарууд нэг юм уу? Ингээр ч одоо халхан ямар ч охин ичээд уурлаа штэ дөрмийн дагуу. Тэгснээ бас араас нь. Маргааш ажил дээр ч очиж шагнаа за гिचжээ. Тэгсэн өнөр шаглалд юу гэж зургийг чинь дарж өгье гэж явд юм да. За болооч тээ. Зургийг бол нэрээ гар утсаараач дарж штэ тий. Тэгсэн дарсан зураг өгөх нэрийн талаар бас хотлоо өнөө Facebook-ыг нь асууж яриад энэ хоёр чинь жиг ургаа явчлаа тэхүү. Тэгээд Facebook-ыг нь олоод авсан бол болоод явчихдаг хорвоод энэ хоёр маань болцоод хөтлөлцөж гүйгээд дурлалцаад үерхчих юм. Хайр дурлалд автаад юу тэр ажил амьдрал бүгдийг нь ор тасмартаад зугаалж ажилдаа ирсэн чинь чамайг аргалах гэж нохоо муурыг бүгдийг нь өвцөө өгсөн гэж хэллээ штэ. Цалин гэж юм авах юм бол 20% надад өгөрөө гэсэн чи манай хулан чи бүр 50%-ийг нь авөө энэ. Хайр дурлал гэж ийм л хөнд өвчин байгаа юм да. Гиснэс энэ хулан чинь балиар баяа айлаа өгөх юм баха. Тэгэл цалин мөнгө нэг чухал биш ээж авахын нүдэнд л ажил хийж амьдралаа авч явж чадхаар харагдчихвэл болох юм байх. Бүр ингэж чадвал 3 өрөө байр авч өгөн ч биш. Сайхан юм уу? Атархчлаа мань мэдний байрны урьдчилгаа зөвлөх гэж нусаа хазартаа нааж байх тий. Хэд хоногийн дараа хулан маань анхаагаа санаад ажилласаа 2 кофе аваад ажил дээр нэрхгүй юу? Тэгсэн тэрүүгээр дүүрэн тэмээшээ өндөр бие хаад сарай зүсгэж тасарсан модулууд хартахгүй яах юм? Бас болоогүй. Ямар гоё зэрэг дараавэ баярлаа гэж ирээл үнсээ. Авчирсан кофег нь авч уугаад үлгүр аятай манай хүн рүү хувцсанараа чулуудаад ахаар чи хиний ч уур хурж ууш зүрх урагдана үстэй. За чи ажилтаа ах шиг байна. Дараа уулзъя. Гэл гомдол гараад явж байх. Өөртөө төстөвтөрний өхөн зөрж ороод шууд тэрч аваад ирэхлээ. Арай гэж эмэгтэй хүний хатан ухаан гаргаад төвчээд үйж байхад чинь найз нь тийм хөөрхөн модулуудаар хүрээлүүлчээ. Тэр шиг эмэг ер нь яаж таахав те энэ. Тэгснэ миний найз ч бол хөөрхөлдөө. What do you mean? Ийм нэг шүрвчийн найзуудаас нэг болно нэрээ. Тэгэд яхав те манай хул 1 жилийн хугацаатай гадагшаа явахаар болсноо найзтай хэлэл яваад өгнө. Ингээд 3 өрөө байрныхаа мөнгөөр гоо сайхны хагалгаанд орчлоо доо зайлвал. Хөөхөн болцсон байхад 3 өрөө байр нь өөрөө гүгэд ирэх юм бах уу гэж. Тэгсэн гай газар доороос гэж нөгөө тал залуунаас бүтэн түлэгдээд ам орогдсон ч гадаадад арьс марсаа нүхүүлэх царай зүсээ дээрдүүлэх анхаарах хэрэгтэй гэсэн чинь жилийн дараа гэхэд хоёулаа шал өөр болцоочдөг нас. Дахиад нөгөө охин чинь залуу руугаа төрүүлж залгаж явуулцах санал тавьтал манай хүнч уухайн тас зөвшөөрөхгүй юу? Нэгнийхээ шин нүүр мөртэй болсноо хилэлцэхгүй, зураг хөргөө солилцохгүй яваад очоод зөрөөш. Ингээд bye my love.
үнтэй олж явсан дурлал бүтсэнгүй гэж. За 2 дугаар хэсэг. Зэнгси. Нээ залуу тэрэлжид байрлах нэг амралтанд хадмуттайгаа анх удаа танилцаж хөргөн болохоор тоор, шампанс, коньяк авчихсан явж байгаамаа. Энэ юм байл та. Тэгсэн замд нэг ах машиных нь урдуур гүйж орж ирж мөргүлэн гардав. Хүү миний дөө хаашаа яваа. Оо ах нь ч бас тийшээ явж байгаа. Машин засан цууц тадаад гаргаад өгөөч гэд манай хүн ч хоншоортой заал гэд туслахаар бол. Тадлахыг нь авчих санаатай үнэн машины цогог тогшил хараажаар хамаагүй дүү залуу. Яасан мэдв гэл нилээн дээгүр харцчихин. Бодвол өнөө үгэн жолоочлол цалин бүлүүгээ авч байж энэ муу өгчээсээ үгэн машин барьж чадахгүй цасанд суулгаад энтергэл хоншоор дэр нь баас түрхсэн юм шиг ямганж өвж идэг шүү. Манай үнч дургуун хүрээд чи одоо аавшгүй нэг юу гээд байгаа гэл өмөрч үйдэл өгөнгөө хари энүүгээр тэрүүгээр гэж зам зааж байгаа дахиад манай хүний машиныг цасанд суулгах чинь. За яа. За тэгээ яах вэ? Бөөр хүн туслах гэсэн биш машина цаасан суулгацсан. Ядах нэ нормалцаар агаад бензинг болцсон. Хадамдаа сайхан харагдах гэд нимхээ хавар намрын пальто шахчихсан. Хүлдэж өөх гээд байгаад хажууд нь нэг муу ёдрын ашта хямсгар нөхөр нэг бүтлэхэн үгүй хоёр бүр хизээ язааны хувь тавилантайгаа эвлэр зайтай. Гал хөл төлөө нэг юм мултлаа цуугаад хад. Яста яамар чимтэй. Харууд уудгүй хүнд ч наадах чи юм гээд коник усулц. Дотроосоо дулаацаж яваад хідэн үг үсэг эвлээд амьдралаа яриад эхэлдэг шүү. Манай хүн чи манай хүнгийн энэ залуу байна штэ. Хадмуттайгаа танилцах гэж яваад бүдэрсэн юм байж. Цагаас авчирсан хүн алхах гэж зүтгэсэн чи 12 км өвөл хүлдэж хүн суу гэд нөгөө хоёр чи бас явуулдгүй шүү. Оо бүр тэгсэн чи ууж байгаа юм. Хадам аавда авсан коньяк нь байдгийн дураараа гараадгүй тий. Ядж яхад согтцсон. Найз хүүхнийхээ аавыг мөр төстэй чон мон утсаар яриад охиноо өгөхгүй гэхэд нь халаасанд дунд турууга гаргаж байгаа таслсан гэж мэгээд буу хаалж өглөө. Хадам ээжтэй аваач ч өгөх гэж байсан шампансаг руугаа яг орох гэж байтал машин тараад гял сууцгааж явлаа та. Хоцорч ирчихэд үнэртүүлсэн. Ээж нь бол шууд нөө л гэж. Ямар тач эрцэн юм чи уулзсан штэ. Гэл гүрэхгүй юу. Төрөнөөс хойш хамт хов базаад исэн жолооч гэдвэсэн хүн нь хадам аав нь болж таарл. Да амьдралаа гэж. Баахан чон нохоогоор нь дуудсан штэ голорс. Охиноо өгөхч гонжинжо болчихвоо да. Гэтэл миний залуу насыг санагдуулж байна шүү. Аав натах зарагдсан бараа буцаахгүй шүү гэд конец. За next ганцаараа амьдардаг болтой энэ үгэнд байсгээл орж ирж гэр орных нь ажилд тусалдаг энэ хүл хүнд эмэгтэй нөхөр хүүхдтэйгээ хамт нэг хашаанд байдаг юм байна л д. Шинэн гарах төхөөд ширээг нь засч өгчгöd гарахад өвгөн цаанаа л гонхтой. Аргагүй штэ. Баяраар ганцаараа байхаар үр хүүхдүүд нь хайцсан юм болд. Хөршийн залуу хаяа ирж утсаараа өвгнийг гадаадд байгаа төрсөн ганц охинтой нь яриулдаг юм баг. Энэ удаа охинтойгоо ярьж үйсэн өвгөн дандаа л ажил гэхийн хаяа нэг чөлөө аваад надтай ярьж үйж болдгоо мүү? Би ирэхэд чинь байгаа ч үгүй ч гэл аминдаа л охинтой түнэд айлгаад байгаа болт. Охтон харин болдгоо маа аваа. Энд чи ажиллана гэж ярьчихэд хамаагүй чөлөө аваад иж болохгүй жаахан мөнгө олж чод л очлоо гэд таслах нь тэр хараа муудаад баргийн эмийг дүрс төдийхээ харж байгаа аавыгаа ганцаараа гин үлдээчихэд явах охинд ч бас хүндэл байсан байлгүй. Миний хүчий над уцаараа яаж залгаж ярьдгийг нь өөдөө заагаад өгч. Хаяа та нарыг ажилтаа цагт би өөрөө залгаад ярьж баймаар л байх ингээд бүр нэг өрөв төмөр. Баярын өдрөөр өнөөхөө өвч нь оноо хамт огтцгаая гэд ороод ирсэн чи учиргүй сандралтал ханан дээрх өлгөөтэй байсан Монголын далбаага татаж яваад хиймэл өсөө нуугаад нэг л сэжиг үхий болоод явчлаа шүү. Тэгсээ хэлж гинэ. Видео колтдог охин чамайг гэж мэддгээ гэл пал хэлээд тавил. Тэнэг хүн байгаа шүү. Угаасаа мэдлгүй ядгийг тий. Охин нь ослоор насураад аавд нь хэлж чадахгүй дээ. Ийм аргаа барсан юм гээл яваад эжилтэй зайлвал. Яах гэж ийм хамаагүй хүний төлөө өөрсдийгөө зовоосон юм дээ гэсэн бид хоёр аавгүй өссөн болохоор танийгаа ааваа гэж бодож хүндэлж явдаг гэд зовлонгоо ярилцаж жаргалаа хуваалцаж уйлалдаад тэрвэрлдээд хагарсан зүрх бүтэн болж идгэж аваад the end. За сүүлийн хэсэг бол жоохон ухаан зарж үзэхэр юм биш. Ток шоуны хөтлөгч хүүхэн гэж гоё хэрний ааштай амтай ажил дээр ирж байгаагаар эхэлж байна. Ярилцлага авах хоёр хүн ирэхээс хүний их хэмжээ нь ирээгүй. Нөгөө ирсэн байгаа нь ядруу буурай харагдахгүй юу? Тэгсээ хөдлөгч хүүхний ууралж байгааг баярын өдрөөр юу хачи юм авцарцсан ч гэж багш. Номыг хавцаар нь дүгндэг гар байдаг шүү. Гэхдээ нэрэл шал сонь хүн байна уу гэхгүй юу? Нар сар бурхан яриад унлаа штэ. Цаг хугацаанд өөрчлөлт гарна энтэргэн үү? Мэдхгүй ойлгохгүй сэдв байна гэж. Хүний их хэмжээ нь очиж явангаа үзээд байгаа байхгүй юу? Тэгснэ ийм солиотой эли балаа юмтай одоо хамт орох юм байх та гэж мэд дургуцэд ихс. Ирснэ гар барихгүй үл ойшиж мошгоноос. За, ер нь бол ирээдүгээс ирсэн зочин гэдэг номын зохиолч юм шиг байна. Энэ хачи юм яриад байгаа ах хүч. Ирээдүрөө очиж болохгүй. Өнгөрсөн рүү гэвэл бас арай өөр болно. Ухааны юм ярьлаа да. Нэг түүх ярваа. Дээр үед хорооллороо зодтолдог байсан та. Тэгсэн зодтолох гээд явж исэн хүүд намайг явахаар энийг уншаарай гэд.
замд нь өнөх цохолч чинь таарахгүй юу? Захиаг нь уншилгүй золтохоор яваад хүү хөлөө мэдээг болгочих. Имлэгт дараа нь захиаг нь уншсан чинь 19 цаг болтол хаашаач битгий хөдөл гэж үтсэн байж. Зодон нь 18 цаг 50 минутанд болсон юм байна. Хэрвээ захиаг уншаад жоох азансан бол хүлтээгөө л байх байж. Хөтлөгч тэгээд тэр захиаг хийн өгсөн гэсэн. Би гш өнгөрсөндөө очиод өөртөө сануулга өгсөн юм уу хааш? Ийм байх боломжтой юу? За ёстой бүүмэд. Үзэгчдээс их хэмжээ тандаж биеэр өнгөрсөнд очих боломжтой юу гэж асууа. Тэгсэн энэ зохиолч урам сэтгэмжинд л байдаг бах. Гэ бас тоохгүй хайж гин. Энэ ч бас ном бичсэн юм байна штт. Хүүхэд хүмүүжлийн талаар гин. Үзэгчээс бас нэг хүүхэн та өөрөө хүүхэдтэй юу гэсэн. Ганц би гэдэл. Тэгвэл ойлгомжтой штэ. Сонсох юм алга. Нарагч гараа авцсан. Гэвэл гişүү маань лайвда донох үе дээ гэж энтер. Тэгсэн эмч хэлж гинэ. Багада эцэгхийн хариг мэдрээгүй хүнд хүчээр амьдарч ирсэн хүүхэд байсны хувьд энэ талаар ярих эрхтэй хүн гэж бодож ийн гэдгийг. Бас нэг түүх ярих юм гинэ. Дараа нь өөрийнх нь номыг унших үгүйгээ шийдэх юм байх. Аав нь нас ураад ээжтэйгээ үлдсэн ч бараг л ганцаар амьдардаг гэж. Орой унтж байхад нь нэрээд өглөө сэрэхт нь ажилдаа явцсан байдаг гэж. Бүх мөчөд ганцаараа. Дэмиртлийн халуураад хөвтөж байхдаа ч ганцаараа. Борцог хөвлтэйгээд хажууд нь уух хэмийг нь тавиад явцсан. Ээж гэдэг хүн л гэж дурсаж яриад. Тэгэхээр тэр хэмжээний л гомдож явдаг байх. Суурь утас байхад над руу нэг ч ярддаг байгаагүй. Хоол унд олж идэх гэж айл юмуд хагалж өгөхөөс эхлээд өөрөө өөрийгөө болгоод явдаг. Ээжийнхээ ойж өгсөн ганц формыг айлын жорлон ухахтаач, газар шорооны ажил хийхтэйч, хичээл сургуультай явахтаач хаа сайгүй л өмсдөг байсан. 14 хүрэхэд ээж нь өнгөрсөн гэд нулимсан цэлгэнэд ярангаа ток шоугаа дуусгав. Гарахтаа үүдэнд нөгөө үл бүтэх зогоолчтой дахиж таарахгүй юу? Тэгсэн өнгөрсөнд очиж болдог шүү гэж салцгаал. Эмч гэртээ дөнгөж ортол тогн тасарцөө. Төдий Монголд 21-р зуунд тог таслах, уус таслах хоёрыг л ойлгохгүй юм да гэхгүй юу? Нууцлсан дугаараас залгахаар навтал. Нэг ээж вэ? Хүүхэд өвдөд байна. Яах вэ гэл тэгж. Зөвлөгөө өгөнгөө ярих тусам өөрийнх нь өнгөрсөнтэй нэлийн төстэй болоод ирлээ. Өдөр ажиллаж хаад шөнө нь хулгайгаар хүүгийнхээ формыг ойдог. Зүрхний өвчтөй хүү маань ганцаараа үлдэх болохоор эртнээс биеийг нь даалгаж сургаж байгаа. Миний хүү бүгдийг чаддаг гэдэл. Тэгсэн эмч ах хүү гинтхэн ээжтэйгээ ярьж байгаагаа ойлгоод тоглоо шүү. Ээж гэдэг хүн гээд хүйтэн хүндээ яриад байсан хүн чинь ээжээ гэд учир зүггүй уйлаад нурсан балгас шиг сэтгэлийн шархан хөндөгдөд байгаа. Энэ дуудлага ээжигээ ойлгох ухаарлын дуудлага болж таарвөө гэж. За ийм сонирхолтой үйл явдлуудтай, хөгжилтэй, зөгнөлтөй байсаргаад дууслаа да.